сайн байна уу? Та ямар хэрээр ирсэн мөлий? Үзүүлэх гэсэн юм уу те? За. Таны бүртгэлийг хийж аваад тань. За, таны нэр хэм бэлээ? За, таны нас? Гэрээ хаяг? За, та одоо ямар завиар илэрсэн байгаа вэ? Илэрсэн завиараа та хэлээрэй. За, шинжилгээ хийсэн үү? Рентгенд харуулаад тэгээд надад үзүүл гэсэн үү? За, ойлголоо. За, тэгвэл би эхлээд таны чэйжийн чагнаадахыг болох уу? За, цамцаа дээшээ сөхөөд бэлдээрэй. За, амьсгалаа аваарай гэхээр гаргаарай гэхээр ингээд гүнзгий амьсгал аваад гаргаа шүү за. За, амьсгалаа аваарай. За, аваад гаргаарай. За, амьсгалаа аваарай. Амьсгалаа уртаар удаан аваад гаргаарай. За, ойлгомжтой. Танд бага зэргийн эмгэг шууган илэрч байна. Тэгэхээр та хатгалгааны хатгалгаа туссан байж болзошгүй л байна да. Ханиад төрсөн үү? Оройд. Тэгээд ямар юм уусан бэ? За. Тэгвэл одоо танд би суудсаар тариа хийх хэрэгтэй. Зүгээрээ битгий санаа зов. Би өвдөхгүй шүү. Би танд анх яаж тариа сурсан хөвгөлтэй юм ярьж өгөө. Тэгвэл таны сандрал багасж магадгүй. За, би гараа цэвэрлэдэг. Анх бид нарт 2-р курст яг энэ тариа их судас тариа, булчин тариа, арьсан доорх тарилга гэж заадаг байхгүй юу? Тэгээд бид тэр мэрэгжлийн суурь ур чадвар гэдэг хичээл дээр тэгээд бид нар анх тэр хичээлийг үзчихээд тэгээд биднээс судас тариа их шалгалт авнаа гэд багш тэгсэн байхгүй юу? Маргааш авъя шүү та нар бэлдэж ирээрэй гээд. Тэгээд бид нар тийм улайц энэ дэр хийдэг нь мэдгүй шууд хүн дээр хийх байх гэж бодоод сандраад тэгээд бид нэр өмнө ерөөсөө хүн судас тариа хийж үзээгүй байсан. Тэгээ хэсгэрээ нилээ бэлтгэхэр болов. Тэгэхээр би болохоор арай хайрцангуй тариа хийж чаддаг байсан. Яагаад гэх юм бол нөгөө хүн дээр хийхээр хүнийг өвдөгчих байх гэж айсан да. Өөр дээр хатгадаг байсан заяа. Одоо энэ судас руугаа ингээ өөрөө хатгаад тэгэж бэлдэж тариа зурсан байхгүй би өөрөө.
За тэгээд найздаа зааж өгөхөр болов. Тэгээд найздаа зааж өгөөд бэлдсэн чинь манай ингээл миний суудс руу яг ингээ хатгсан. Тэгсэн чинь суудсных нь хажуугаар явчаад тэгээ би өвдөд яа гэсэн чинь айсандаа тариагаа тавьсан заа. Тэгсэн чинь нөгөө тариа нь миний гаан дээр ингээ 360 градус иргсэн гэж бод. Тийм үстэй. Тэгсэн чинь манай ингээд нэг гаан талга гээд залуу байдаг байхгүй юу? Одоо болохоор мундаг том юм ч болсон л би ярьсан юм. Тэгээд тэр залуу болохоор жоохон сандруу бас ингээ гар нь ингээ салгалдаг. Тэгээ манай тэр найз дээр тариа их болоод тэгээл суц руу хууг нь оноод хатгсан. Тэгсэн чинь ингээ гар нь салгалаад дээшээ өрөвдөөд тэгээд ингээ арьстай, суцтай, зүйтэй ингээд дээш нь ингээд өрөөд манай найзын бид нэр тэгэж тариа суулж байсан. Тэгсэн чинь маргааш нь очиод тэр хичээлийнхээ шалгалтыг өгсөн чинь зүгээр хүн дээрээ шмуулаач гээд одоо яг хиймэл гар судастай тийм бэлтцээдэг байхгүй юу? Тэрэн дээр бид нэр шалгалт авсан. Ийм хөвгөлтэй түүхс байна. За. Спирттэй өнгөөр таны гарыг ариутгая. Одоо арай сандралчин багасч байна уу? За. Опа. За. Гараа нашны өрөө. Спиртний өнөр хурц байна уу? За. Одоо их тариа ампулаа бэлдээ. Цэнхэртэй хэсгээр нь ингээд бэлтчихнэ. Одоо тариагаа хоёр хурууныхаа доош хавчуулаад сарууллаа. Опа. Ийм нарийнхан зөвгээр ийм нарийнхан хатгана. Одоо тарианы устай олно. Эндээсээ жоохон саруулаад авчихъя. Манай хоёр найзууд энэ түүхийг ярьсан гэдээ надад уурлах байх таа. Тэг хоёулаа одоо маш мундаг том инженер болсон. Хүн болгон л анх сурж байхдаа алдаа гаргадаг. Тэгэхээр санаа зовох зүйл байхгүй.
тариа болцлоо. За, хатглаа шүү. За, мандаг. Дөгдөхгүй байгаа тийм. Би гараа цэвэрлэдэг. Та наадах дээрээ жоохон дарж байгаа хөнгө авч болно. Тэгээд өдрийн 3-аар хийлгэн шүү. За тариагаа. За тэгвэл хурдан идгээрээ баяртай.